Аюушууд одоо энэ 8 дугаар сарын 19-ний тулалдаанд амиурагдсан. Энэ тулалдаанд маш хүн чирүү нөхцөлд болсон. Аюуш өөрийнхөө одоо бас нөхдөс төрүүлж энэ бүх саадыг давшилтанд орж төрүүл давшиж явж байгаа амиурагдсан байдалтай амиурагдсны дараа нь бол одоо нөхд нь болж авсан байгаа. Тэгэхээр энэ амиурагдсан байдлаас нь харахад бол Аюуш эхлээд дайсны 7-8 хүнийг нэргэн галаараа устгаад дараа нь өөрийнхөө сумын дуусгаар бууныхаа одоо гол төмрийг сугалж аваад тэр бууныхаа гол төмрөөр дайсныг цохиж унгаж устгаж явж байгаад ийм амиурагдсан байдалтай олдсон бол байдаг. Бүгд найрамдах Монгол ард улсын баатар Лувсан цэрэнгийн Аюуш. Уурхан аймгийн Төвөрг сумын Харьяатал Лувсан цэрэнгийн Аюуш нь Монгол ардын хувьсгал цэгийн 7 дугаар хувь бригадын хөнгөн номч байсан. Тул давааны бүтэлийг тагнах үр авч 1945 оны 8 сарын 19-нд болсон байдлаанд дайсны Лимонтын галыг устгаж 11 удаа шалгасан баатарлага амиурагдсан. Улсын бат хурлын тэргүүлэгчдийн 1945 оны 9 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Лувсан цэрэнгийн Аюушт бүгд найрамдах Монгол ард улсын баатар цолыг нэхэн шагнасан.